За оюутан эсвэл бүр 10 жилийн сурагч бол нэмэлтээр 10 сая төгрөгийг сард яаж олох вэ гэдгийг үндсэн 4 бизнесээр би та танилцуулъя. Хамгийн сүүлийн бизнес болохоор та хамгийн хэрэглэх боломжтой мөн дээрс нь илүү ашигтай бизнес модель гэж бодож байна. Тийм учраас та хамгийн сүүлд үзээрэй. За одоо та гайхчих магадгүй. Энэ одоо ямар сонир гарч ч юм уу те сард 10 сая төгрөгийн орлого нэмэлтээр олох вэ гэдэг олон юм яриад байна гэж бодож магадгүй. Тийм учраас би өөрийгөө хайлтхан танилцуулчих. За намайг Андар гэдэг би Нью-Йоркийн сургууль сурцдаг. Тэгээд жилийн төлбөр маань ерөөхдөө $80,000 байдаг. Гэхдээ би өндөр хэмжээнд тэтгэлэгтэй. Тэгсэн ч гэсэн төлбөрөө олохын тулд эхний 2 жил манай аав чинь маань төлж байгаа. Тэгээ үлдсэн 2 жилийг би өөрөө хийх ёстой. Ерөөхдөө болоод тэгээд за окей яаж одоо мөнгө контейнер олох вэ? Хичээлийн хажуугаар гэж бодож байгаа. Би хэд хэдэн бизнесүүд эхлүүлчихсэн. За тэрнийх нь нэг маань одоо хийгээд явж байгаа e-commerce. Өөрөөр хэлбэл би Charm brand гэдэг манай олон брэндүүдийн нэг нь болоод явж байгаа. Тийм учраас би одоо сард сургалтынхаа төлбөрийг хийчин. Тэгээд дээрэс нь аялах үед ингээд аялчин. Аман дээрэс нь ээж аавын урнаас маш хэмжээний ачааг ерөнхийдөө авж байгаа болоо гэж бас бодож байгаа. За тийм учраас та одоо яг өөрийнхөө туршлага дээрээс аман дээрээс нь сурч мэдсэн юмнахаа үндсэн дээрээс та яг энэ үндсэн 4 бизнесийн модулийг танилцуулъя гэж бодлоо. Хамгийн ихнийх нь юу вэ гэхээр e-commerce буюу e-commerce болон dropshipping. E-commerce болон dropshipping гэнгүүт хүн болгон яг адилхан юм шиг бодоод байдаг. За тэгвэл энийг яг яаж зөв байдлаар ойлгох вэ гэхээр e-commerce буюу худалдаа авалт гэх нэг том мод гэдээ ойлгох хэрэгтэй. За тэр том модноос салбарлаж байгаа хоёр мөч нь e-commerce болон dropshipping гэж ойлгож байна. За e-commerce-ыг нь юу гэж ойлгох вэ гэхээр онлайнаар хүмүүст бараа худалдаалж байгаа branding гэж ойлгох хэрэгтэй. Branding гэдэг дээр emphasis буюу товч гол зүйлээ өгч байгаа гэсэн. За нөгөөх нь болохоор dropshipping. За dropshipping болохоор чи essentially supplier болон customer буюу үйлчлүүлэгч хоёрынхоо дунд чи байгаа middleman гэж ойлгож болно. За тэр middleman дунд хоёр хүмүүсийг нь холбоод дундаас нь ашиг унгаадаг team business model гэж ойлгоход болно гэсэн. За тэгвэл та одоо яг Монголынхоо нөхцөл байдалд яг яаж энэ dropshipping болон e-commerce-ыг ямар ч мөнгөгүй байхдаа эхлүүлж болох вэ гэхээр dropshipping-аар эхлүүлвэл илүү зүгээр. За тэгэхээр хүн болгоо одоо жишээлбэл бараа оруулж ирээд зарах гэж үзэж болно тийм аа. Гэхдээ хүн болгон амжилттай байхгүй тэр нь ойлгомжтой. Тийм учраас яг бараач нь хамгийн ихний хэмжээнд бол чухал. Тэгээ одоо жишээлбэл зөвхөн нэг бараа арчаа 30 зарах чавал хүн болгоо хаасаагүй одоо юун дээр очиод Sunday Plaza руу ороод хүн болгон гутал авчих шүү дээ. Тийм учраас яг нэг тийм байдаггүй ч юм уу онцгой бараа байх хэрэгтэй. Тэгэхээр яаж бараагаа олох вэ гэдэг яг үндсэн 3 criteria буюу шалгуурыг би таад одоо хэлж өгье. Тэр нэг шалгуурын нь хамгийн ихнийх нь юу вэ гэхээр wow effect. За хүмүүс хараад ямар гоё бараа вэ? Wow гэж харчих айгүй чухал. За хоёр дахь нь юу юм бэ гэхээр үний хувьд боломжийн үнэтэй байх хэрэгтэй. За одоо жишээлбэл 5-аас 50,000 төгрөгийн хооронд байвал зүгээр. За 50,000 төгрөгч байдаг ч юм уу. Тэрнээс арай бага бол тэрийг 100,000 төгрөгөөр зарлаа гэж бодъё те. 100,000 төгрөгөөр зарлаа гэхэд та одоо бодоод 100,000 төгрөгийн барааг 100 хүн зархад сарын 10 сая төгрөг болчихж байгаа байхгүй юу? Тийм боломжтой байна гэсэн. За тэгэхээр эн чинь бол чамд маш хэмжээний боломжийг нээгээд боломжтой үнээр боломжийг нээж өгөх боломжтой байна гэж ойлгох хэрэгтэй гэсэн. За гурав дахь концепт нь буюу ойлголт нь юу юм бэ гэхээр ямар ч барааг зарж болно. Харин зарагдахгүй контент байдаг гэдгийг ойлгож авах хэрэгтэй. Тэгэхээр контент маш чухал. За одоо тэгэхээр та яг яаж тэр бараагаа хаанаас олох вэ? Тэгснэ тэр бараа чинь аюу гоё контенттэй байдгийг хаанаас тэрийг олж авч болох вэ гэхээр би таад одоо аюу хэрэгтэй 2 вебсайт зааж өгье. Тэрнийх нь нэг нь болохоор Winning Hunter гэж байгаа. Нөгөөт нь болохоор PP Ads гэж байгаа. Тодорхой хэмжээний мөнгө сарын мөнгөлдөг. Гэхдээ it's gonna be worth it. Тэгэхээр та шалгаад үзэх хэрэгтэй. Тэрэн дээр яг бүх Америкт, амун дээрс нь Европ winning product буюу хамгийн сайн зарагдж байгаа бараануудыг та яг бүгд нь тайлбарлаад өгсөн байдаг. Яг бүр контент байна. Тэгэхээр та зөвхөн контентыг аваад өөрөө тэрэн дээр ad юм уу boost хийгээд тэгээд зарж болно гэсэн. За тэгэхээр эхнийх нь e-commerce юм уу? So dropshipping байлаа тийм. За хоёр дахь бизнес модель нь юу юм бэ гэхээр service based agency буюу үйлчлэгээ дээр тулгуурсан агентлаг. За энэ юу байж болох юм бэ гэхээр та одоо аюул сонирхолтой юм яа. Хүн болгоо одоо 21-р зуун болсон онлайн бизнес эхлүүлж чинь ялангуяа аюул олон хүмүүс эхний бизнес модель шиг e-commerce dropship хийж байна. Гэхдээ тэр хүмүүс чинь ad явуулж мэдгүй boost явуулаад байгаа. Boost чи аюул буруу. Тэрний оронд ad явуулах хэрэгтэй. За миний хувьд болохоор өнгөрсөн жил хагасны хугацаанд ерөнхийдөө $30,000 Америк долларыг ad-нд үрсэн байна. Тэгэхээр энэ бол бүр маш хэмжээний мөнгийг хэмндэг. Хэрвээ би ad явуулаг boost явуулсан бол би бараг $50,000 үүрэх байсан үгүйг нь бол мэдэхгүй байна. Тэгэхээр маш хэмжээний мөнгийг бол хэмндэг. Тэгээд дээрэс нь энэ бол нэг ёсондоо чадвар. Тэгэхээр энэ чадвараа та одоо жишээлбэл яг e-commerce dropshipping хийж байгаа хүмүүс за бид танай ad-ыг явуулж өгье. За тэгээд та надад тодорхой хэмжээний мөнгийг сар төлнө. Одоо жишээлбэл сая эсвэл 2 сая төгрөгийг чи яг ad-ыг нь зөвөр явуулаад өчгөл болно гэсэн. За эсвэл
reel хийж болж байна. Одоо content edit хийдэг. Одоо жишээлбэл миний reel-ийг edit хийж байгаа мундаг залуу байгаа. Тэр залуу одоо би тодорхой хэмжээний мөнгө төлдөг. Тэгэхээр яг энэ байдлаар та reel эсвэл YouTube content ингээд edit-лж явахдаа сарын хэдийг төлж болох уу гэдэг өөрөө бодоод за хэрвээ чи үнэхээр яг сайн edit-лдэг бол нэг 100-аас 200 мянган хооронд бүр сайн бол нэг бүр тэрнээс арай жоохон үнэтэй ч юм уу те. За 100 мянга бодоход нэг хүн чи 100 мянган төгрөгөөр нэг контентөө үнэлээд сарын 10-аас юм уу 15 контент бас байж болно тийм үү? Багцлаад авлаа гэхэд. За тэгээд тэрийгээ чи олон хүмүүст яг клиент болгож аваад чи сартаа нэлээдэн контентууд эдитлээд тэгж гаргаад 1 саяар 10 хүн л авцсан байхад чи сарын 10 сая төгрөг гаргачих боломжтой байна гэсэн. За тэгэхээр хоёр дахь нь болохоор service based agency байлтай. Би болохоор яг хамгийн анх болохоор service based agency эхлүүлжсэн. За миний хамгийн анхны клиент болохоор мөнх тасан Shark гэсэн Shark Tank Mongolia-гийн. За тэгээд та хэрвээ миний YouTube руу ороод харуул бас YouTube дээр миний хамгийн анхны хийсэн подкаст байгаа. Shark Tank-ийн мөнх тасан Shark-тай одоо ч гэсэн би баярлж явдаг. Их олон зүйлсүүд би бас сурч авсан. За тэгэхээр тэр хүмүүсийг яг яаж олох вэ гэхээр та бүр маш тийм юу байх сониуч байх хэрэгтэй. Олон хүмүүст хүрэхэд хичээх хэрэгтэй. Яг яаж хийх юм бэ гэхээр cold outreach гэж байна. За cold outreach нь болохоор Instagram руу гүйлгэлээ, Instagram гүйлгээ за окей. Сайн мэн үү би ийм контент хийдэг, ийм edit хийдэг эсвэл ийм сервис үзүүлдэг та сонирхчвал хоёлаа call хийж болж байна гэд чат бичээд тэр хүмүүстэйгээ холбогдох боломжтой. Тэгээд чи үнэхээр сайн sales хийдэг. Тэгээд тэрийгэ хааж чаддаг бол чи айгүй олон хүмүүс хагаад тэгээд сарын 10 сая төгрөгийг олох боломжтой гэсэн үг юм тийм. За тэгэхээр хоёр дахь нь болохоор service based agency байлаа. За гурав дахь нь юу юм бэ гэхээр content creator буюу одоо контент хийдэг хүн буюу монголоор бол баг influencer юм да тийм. За тэгээд миний хийдэг брендийн түрүүн хэлсэн олон брендуудын нэг нь Charm brand маш олон инфлюенсертэй хамтарч ажилладаг. Төлөх хүмүүстэй төлдөг, төлөхгүй хүмүүстэй төлөхгүй байдаг. Гэхдээ ерөнхийдөө чи сайн контент хийдэг болчвол ялангуяа e-commerce хийдэг хүмүүсийн барааг нь зарж өгөх төрлийн ниш руу контент хийж эхлүүл чи нэг контентоо 300 мянгаар үнэлээ. Эсвэл commission based хідэн sale оруулж ирснээс нь шалтгаалаад 10% commission, 20% commission гэж явж болно. За fixed price буюу яг тодорхой хэмжээний нэг контентыг 300 мянгаар үнэлжээвэл чи 33 контент сард хийгээл 10 сая төгрөг хийх боломжтой гэсэн. Тэгээд чи тэр хүмүүсээс бараг нь аваад өөр төр бэлэг болоод авчих болно. Тэгээд дээрэс нь дахиад 10 сая төгрөгийг өөртөө нэмэлтээр олчих болчихно гэсэн. Тэгэхээр энэ бол айгүй ашигтай бизнес модель. Гэхдээ бас тодорхой хэмжээний хэцүү. За тэгвэл энэ гурван бизнесийн модельуд байлаа. За хамгийн сүүлийн бизнесийн модель нь юу юм бэ гэхээр та одоо чихээ наашин тавиа сайн сонсоорой. За тэр нь юу юм бэ гэхээр ялангуяа чи оюутан бол 10 жилийн сурагчдад standardized test буюу ерөнхий шалгалтуудыг чи яг яаж хийх вэ гэдгийг мэдлэгээ зарж болно. За тэр нь юу юм бэ гэхээр Yes Америкт юм гадаад сурдаг бол SAT, IELTS, TOEFL, Duolingo тэрийг чи хүмүүс зарж байна. За яг яаж энэ систем явд юм бэ гэдгийг би маш товчхойдоо та танилцуулаад байгаа. Маш сайн сонсоорой. Та одоо эхлээд хичээлээ бүгдийг рекорд хийчихэн заяа. Яг одоо над шиг ингээд бүгдийг төрүүлж хийгээд тэгээ за одоо энэ Yes-ийн энэ шалгалтанд хим, биологи, math, English, whatever it is тэрэн дээр бүх хичээлүүд ингээд бэлтэж бүгдийг ингээд зааж өгчөөд тэгээ чи school community руу оруулж болно. Эсвэл Telegram дээр тэр хичээлүүдээ оруулж болно. За тэгвэл одоо чи хичээлүүд бэлтжлээ. За одоо тэгвэл яаж би хүмүүс одоо тэр хичээл рүүгээ оруулж тэр хичээлээ би зарах вэ гэдэг айгүй чухал асуудал. Одоо маркетинг, sales болоод ирж байна тийм. Тэгвэл тэрийг яаж хийж болох вэ гэхээр чи reel хийж болно. Шинээр Instagram аккаунт үүсгээд Yes бол Yes, SAT бол SAT-тэй тийм яг ниш дээр зориулаад тэр одоо reel-үүд чи ямар шиг reel-үүд байж болох вэ гэхээр за окей та одоо би хими Yes-ийн нэг trick буюу нэг айгүй чухал нэг тийм аргыг зааж өгье. Та яг яаж хийх вэ гэдэг хүмүүс айгүй сайн сонсдог. За тиймэрхүү trick-үүд хийгээд хамгийн сүүлд нь контентийнхаа сүүлд нь дандаа CTA буюу call to action байх хэрэгтэй. За би ингээд Yes-ийнхаа хичээлийг маш хямдхан үнээр зарж байгаа. Та тэрөө сонирхчвал миний bio дээр линк руу ороод миний хичээлийг аваад үзээрэй ч юм уу. Тэгээд чи одоо хичээлийн ямар үнээр зарж болох вэ гэхээр гадуур ерөнхийдөө хичээлүүд бол танхимын сургалтууд нэг дор хаяж 500 за 300 хэдэн мянгаас за ихтэй нэг 700 800 мянган төгрөг байлаа гэж бодоход чи тэр хичээлээ хамаагүй хямдхан 200 мянга за бүр 150 мянга 100 мянган төгрөгөөр чи зарж болно. За 200 мянгаар зарлаа гэхэд чи 50% хүн зараад 10 сая төгрөгийг олчих болчихно гэсэн. Тэгэхээр энэ чамаас маш хэмжээний хөдөлмөр гаргах ч гэсэн нөгөө талаараа мөнгө маш бага гаргаж байна гэсэн. Одоо жишээлбэл бараа татж оруулж ирэл тэрийгэ хүмүүст яваад хүргэл тэгээ дээрэс нь ажилчдын төлбөр гэх мэтлэн тийм олон зүйлсүүд гаргахгүйгээр чи яг үндсэн өөрийнхөө контент дээр турлаа контент гаргаад ирчээ чи тэрийгээ сайн зараад явах боломжтой гэсэн. Манай найз тим хийдэг маш хэмжээний мөнгө олсон. Тэгэхээр энэ бас маш том боломжтой бизнесүүд юм байна л гэсэн. За тэгэхээр guys ийм дөрвөн бизнесийн дөрвөн модулууд байлаа. Та тэгээд нэг юмыг одоо хамгийн сайн сүүлд нь ойлгох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр юм болгоныг бити
амархан аргаар дүт аргаар ингээд олчих гэж боддог майндсет ерөөхдөө багасгаж баг авч хаяараа. Ягаад тэгэхээр юм хийж л байгаа бол тэр зүйл чинь хэцүү байх ёстой. Тийм амархан байх ёсгүй гэж би бол яг үндэ боддог. Хүн ягаад тэгэхээр хэцүү зүйлсүүдээр явж иж тэр үн цэнтэй зүйлсүүдийг олж авдаг учраас чи тодорхой хэмжээгээр маш их хэмжээгээр ажиллана. Тийм учраас битгий их тэгж гарч орж шоудаж яваараа. Тэрнийхээ оронд чи хичээлийнхаа гэрийн даалгаврыг хийчихэнгүүтээ үлдсэн бүх цагаа чи бизнестэй зориулах хэрэгтэй. Маш хэмжээгээр ажиллаж чи энийг бий болгож нэг тодорхой хэмжээний үн цэнтэй том зүйл болох боломжтой гэсэн. Тийм учраас битгий тэгж хүн болгоны хэлдэг. Ийм амархан мэгэл ингээл мөнгө олцдог гэдэг битгий тэгж итгээрэй. Энэ бол та хийх боломжтой, мөнгө шаардахгүйгээр эхлүүлэх боломжтой тийм дөрвөн бизнес модельүүд гэж тайлбарлаж байгаа учраас та энийг хийхдээ маш хэмжээнийхээ ирч хүч, энерги зарцуулж тэгжиж чи энийг бий болгож болно. Тийм учраас 10 эдтэй байсан ч гэсэн 20 эдтэй, бүр 30 эдтэй байсан ч гэсэн тэр насаа битгий дими юмд ингэж эрэхтэй бол чи октоодын хороос гүйж цагаа үрээрээ, шоудаж битгий цагаа үрээрээ. Тийм учраас чи яг гол зүйлийнхаа хойноос маш сайн хичээгээд 20 насаа чи үр дүнтэй болгож өнгөрөөл чи үлдсэн амьдралынхаа турш хизээж харамсахгүйгээр тийм сайхан амьдралыг үүсгэж болно гэсэн. Тийм учраас хичээгээрээ хэцүү зүйл гарч ирэх болгонд битгий тэгэж за би чадахгүй маань гэд буугаад өгөөрэй. Тийм учраас хэцүү зүйлсүүд гарч ирнэ. Тэр болгон дээр би чадна, би болгоно гэдэг тийм майндсетийг өөртөө үүсгээд тэрийгээ даваад гараарай. Тэр даваад гарсны дараа бүр маш сайхан байх болно. Яагаад тэгэхээр та одоо жишээлбэл жим хийж явах бүр амар новшин санагддаг шүү дээ. Яа, жин өргөө ямар утга учирч байгаа. Тэгээ дуусны дараа харангуй нөгөө памп гэж байдаг шүү дээ. Памп чи хамгийн гоё мэдрэмж. Би тэгч ерөөдөө жим хийдэг. Эрүүл байх чухал бла бла. Гэхдээ яг үндэ майндсет тэгээ үр дүнг нь харах нь хамгийн гоё зүйл мэдрэмж байдаг. Тийм учраас богино хугацааны аз жаргал буюу англиар hedonism гэж ярьдаг. Hedonism ерөөдөө маш их багасгаад аль болох өөрийнхөө урт хугацаанд тоглож байгаа геймээ сайн хөгжүүлээд тэгж яваарай гэж хүсгээр байна guys. Тэгээд би шинээр Telegram групп үүсгэсэн байгаа. Тэрэн дээр сонирхолтой мэдээллүүд орно. Тэгээд дээрэс нь би биендээ туслах тиймэрхүү групп үүсгэж байгаа. Тэгэхээр та хэрвээ сонирхож байвал description дээр байгаа линк руу ороод миний Telegram групп руу ороорой. За тэгээд та амжилт хүсье. Холоос ч гэсэн би тэгээд та хараад дэмжиж байгаа шүү. Амжилт. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя guys. Peace out.